Бид улс эх орндоо орон нутагта ямар хөгжил, ямар шийдлийн гарцыг авчирч чадах вэ? Иргэдээ сонсож илүү сайн хууль батлуулахаар ажиллаж байгаа Улсын хурлын гишүүн Инх хамгааллын цаг дэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаад бид эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг онцоллоо. Үндсэн чиглэлийн хувьд эрхчил манай улс хэдийн хэмжээний мөнгөтэй түүгээрээ юу хийх, ямар бодлого баримтлах гээд төсөөлөл гаргадаг. Жилбэр баталдагч үрдэн муу гэдэг шүүмжлэл тасардаг учраас хөгжих гарцаа олж харж үндсэн чиглэлдээ тусгах шаардлагатай гэж Инх хамгааллын гишүүн үзлээ. Эрхчил улс төрчдийн бодлого эх орноо хөгжүүлэхэд чиглэгдэхэд үндсэн чиглэлийн үүрэг оршдог. Эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах, ажилгүйдлийг яаж бууруулах, эрүүл мэнд боловсролын салбарт авах арга хэмжээ, төсөв мөнгөний бодлого гэд бүгд багтдаг. Харамсалтай нь улсын хурл үндсэн чиглэлд зарим зүйл тодорхой тусгагдаагүйгээс үр дүн таарах байгааг Инх хамгааллын гишүүн шүүмжиллээ. Тухайлбал эрхчлийн үндсэн чиглэлд Монгол банк оролцоогүй, завг нь мөнгөний бодлого, төсөв гэд улс орноо удирдах гол хуулиуд дээр ажиллах ёстой байсныг Инх хамгааллын гишүүн хэллээ. Нөгөө эдийн засгийн эрчимжүүлэх, эдийн засгийг хямралаас гаргах төлөвлөгөө гэдэг нэг том төлөвлөгөө баталсан шүү дээ. Тэр төлөвлөгөөнд орсон арга хэмжээнүүдээс энэ үндсэн чиглэлд яг хэдэн орсон юм бэ? Засгийн газраас хэмнэлтийн горимж шилжинэ гэсэн баахан хөтөлбөрүүд баталсан. Төсвийн урсгал зардлыг ингэж хэмнэ. Үр ашигтай оновчтой ийм хөрөнгө оруулалтуудын бодлогоодыг явуулна гэсэн ийм их хурлын тогтоол байж байгаа. Тэгэхээр энэ тогтоолуудаас одоо энэ би хамгийн гол нь энэ 2016, 17, 18 бол эдийн засгийн хямралаас гарах тийм төлөвлөгөө ийм л үндсэн чиглэл байх болов уу гэж бодоод байгаа байхгүй. Гэтэл яг энэ эдийн засгийн үндсэн чиглэл дээр орж ирсэн энэ арга хэмжээ, төсөл арга хэмжээнүүд чинь харагдахад яг ийм харагдахгүй байгаад шүү дээ. Ийм бодиттой авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд чинь ерөөсө харагдахгүй байгаад шүү дээ. Одоо эдийн засгийн өсөлтийн хийж байгаа энэ өсөлтүүд, төсөөлж байгаа төсөөллүүд, инфляц, ажилгүйдэл тэгээ яаж мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх байгаа Монгол банк нь энэ дээр оролцоогүй байхад Монгол банкыг оролцуулахгүйгээр засгийн газар дангаараа хилцээд улсын их хурлд өргөн барьчдаг юм бэ. Би энийг бол хариуцлахгүй явдал гэж бодож шүү дээ. Улс орны эдийн засгийг мөнгөний бодлогоор удирддаг, төсвийн бодлогоор удирддаг. Гэтэл мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ёстой байгууллага нь өөрөө 16, 17, 18 оныхоо төсөөллийг дээр суугаагүй, нэгтгэхээгүй ийм үндсэн чиглэлийг улсын их хурлд өргөн барьж байгаа засгийн газар өөрөө хариуцлахгүй байна гэж би боддог байхгүй. Тийм ээ. Долларын ханшны асуудал байж. Одоо хүн бүхэн чинь одоо нааша өнөөдөр телевиз хараа сууж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулагч нар чинь одоо энэ долларын ханшаа ер нь энэ Монгол улс 2016, 17 онд яа төсөөлж байгаа. Ямар аргачлалаар хийж байгаа. 2015 оны төрөөс мөнгөний бодлогыг баримтлах бодлогын үндсэн чиглэл дээр бид нар энэ Монгол улсын төсвийн төсөл, Монгол улсын төсвийн нэг хүрээний нэгдсэн мэдээлэл, төсвийн төсөөллийг боловсруулахдаа ашигладаг гадаад байлуудын харьцах ханшийн төсөөллийг тогтсон аргачлалыг бий болгоо гэд улсын хурлаас бид нар энэ тогтоол баталсан шүү дээ. Бид нар бол эдийн засгийн энэ хүндрэлээс гарах 18 сарын хөтөлбөр бол эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр гэдэг улсын хурлын тогтоолоор баталсан шүү дээ. Тэр хөтөлбөрийг оруулж ирэхээ өмнө өдөр бодлогын сонголтыг эдийн засгийн нөхцөл байдлаа үнэлж байгаа таалттай оролдоноор ярьсан шүү дээ. Одоо CMAP гэдэг ингээд хөтөлбөрөө бол сангийн яам Монгол банк хамтарч агаад ийм одоо хөтөлбөрийн сонголтууд байна. Тэрэн дотор бол валютын сангийн одоо хамгийн хатуу хөтөлбөр буюу тогтворжуулалтын хөтөлбөрийн сонголт хүртэл бол байгаад байгаа. Тэгэхээр энэ дотроос бид нар бодлогын сонголтоо хийх ёстой гэдэг. Засгийн газар байгуулагдаад ер нь бол цалин, тэтгэвэр тэтгэмж, хөрөнгө оруулалтын асуудал дээр тэргүй орлогын тасдалд бий болоход зарлага бол бууруулж зайлшгүй таарч байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад магадгүй одоо энэ оны 2 дугаар хагаст төсвийн тодтол хийх асуудал бол зайлшгүй бий болно. Орлоготойгоо уялдуулаад. Тэгэхээр энэ дээр бол бид нар урсгалаасаа ч асна, хөрөнгө оруулалтаасаа ч асна. Бид нар бол эх жилийн төлөвлөлтөөр хөрөнгө оруулалт, төсвийн хөрөнгө оруулалт бол 233.9 тэрбум төгрөг гээд төлөвлөсөн байгаа. Таны хэлээд байгаа дээр 3.8 их найд төгрөгийн 3.1-ийн их найд төгрөгийн хөрөнгө оруулалт гэдэг маань бол төр хувийн хвшил, хөгжлийн банк, гадаадын зээл тусламж энэ бүгдээ оруулсан ерөнхий тоогоор хэлээд байгаа. Яг төсөв талдаа бол бид нар төсвийн одоо хэмжээний хөрөнгө оруулалтад бол үндсэндээ шинээр эхлэх боломж бол маш их хязгаарлагдсан болох. Он намжиж явсан хөрөнгө оруулалтынхаа гүйцэтгэх тухай асуудлууд бол байгаа ийм эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд бид нар энэ нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг оруулж ирж танилцуулж байгаа
Одоо манай улс орны тулгымцсан асуудал эдийн засгийн өндөрлөл болоод байгаа. Ийм нөхцөлд шинэ бүтээн байгуулалт ярьж хөгжил ярих нь логик гэвд алдаатай. Харин хямралд хөтлсөн алдаагаа олж харж үндсэн чиглэлдээ суулгаж чадвал гар цохирол багтай хүндрэлийг давах арга байгааг гишүүн инх хамгаалан хэллээ. Алдаагаа бүгд мэдэж байгаа хэрнээ засч залруулах тал дээр алхам хийхгүй байгаа нь хүндрэлээс гарахад улам хэцүү болохыг чуулганы уралдааны үеэр онцлсон байна. 2012 оноос хойш жил бүхэн улсын төсвийн их усвэрээр 6-аас 7 их найт төгрөг бид нар жил бүхэн шүү. Жил бүхэн 6-аас 7 их найт төгрөг зарсан. Чингис Самура бондоор үндсэндээ 2.5 тэрбум доллартай тэнцэх мөнгө. 2.5 тэрбум доллартай. Одоогийн долларын ханшаар бол 5 их найт төгрөг гэсэн. Үн докторжуулах хөтөлбөр 4 их найт. Ингээд эдний бүгдийг нэмэхээр бараг үндсэндээ 20 их найт буюу дотоодын нийт бүтээгдэхүүнээ тэнцэх хэмжээний мөнгийг бид нар эдийн засаг руугаа хийсэн байж байгаа юм. Тэр нь яагаад эдийн засаг унтсан юм бэ? Мөнгө дутаагүй. Мөнгөөр бүр бялхсан. Хамгийн гол нь өнөөдөр нөгөө төсвийн буруу бодлого явуулсан. Мөнгөний буруу бодлого явуулсан. Эдийн засгийн хоёрхан одоо бодлогоор л удирддаг. Нэг нь мөнгөний бодлогоор, нэг нь төсвийн бодлогоор. Энэ хоёр дээр алдаа хийцэн гэдэг чинь бүгд одоо хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Ийм учраас л өнөөдөр эдийн засгийн хямрал улс оронд нөлөөлсөн байж байгаа. Олон улсын валютын сангийнхан жил бүхэн анхаарал өгч ирсэн. Зөвлөмжүүд бичиж өгч ирсэн. Одоо тэгээд саяхан гарсан зөвлөмжөөр бол танаахан бол үндсэндээ одоо төсвийнхаа бодлогыг ч өөрчлөхгүй юм байна. Энэ буруу бодлогоо ч өөрчлөхгүй юм байна. Мөнгөнийхөө бодлогыг ч өөрчлөхгүй юм байна гэж хасах 3 тавьсан шүү дээ. Хасах 3. Манай эдийн засгийн бодлого, мөнгөний бодлого, төсвийн бодлого дээр 2 тавьсан л гэсэн үг, тийм ээ. Тэгэхээр иймэрхүү бодлогууд дээр бид нар үнэхээр алдаа хийсэн. Одоо тэг үлдсэн хугацаанд бол бид нар энийг зас залруулах тухай л асуудал байгаа. Юу эдийн засгийн өсөлт. Яаж энэ эдийн засгийн хямралаас өртөг зардал багтаа гаргах вэ? Төсвөө яаж хэмнэх вэ? Өргөө зардлуудаа яаж хэмнэх вэ гэдэг ийм л бодлого ярихаас өөр одоо шинээр тийм мөрөөдлийн жагсаалтууд яриад байх. Ерөөсөө шаардлага байхгүй гэж бодож байгаа. Шаардлага байхгүй. 2016 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл хилцүүлгийн шатанд үргэлжилж байна. Улсын хурал хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. За урт хугацаанд буюу 30 жил төрийн бодлого эмх зэгцтэй явхад энэ хуулийн зорилго оршиж байгаа юм а. Ирээдүг сайтар төлөвлөхөд гишүүдийн оролцоо чухал гэдгийг их хурлын дараа хэлсэн. Харин хамгаалан гишүүний хувьд хөгжүүлнэ гэд орхих биш төрийн цогц бодлогын гаргалгааг хэлсэн байна. 1992 оноос хойш парламент 400 гаруй хөгжлийн бодлого баталжээ. Гэвч зарим судлаачид эдгээр бодлогууд уялдаа холбоо муу байсан нь өнөөдрийг хүртэл үр дүнгээ үзүүлж чадаагүй хэлдэг. Харин засгийн газар хөгжлийн үндсэн нэг хууль баталж салангад яваа бодлогуудыг нэг цэг дээр авчирхаар төлөвлөсөн байна. За хуулиар зарим бодлого хөтөлбөр хүчингүй болох бол үр өгөөчтэй санаачлага хуулинд тусгагдахаар болжээ. Гэхдээ засч залруулж дахин гар хүрэлгүйгээр нийгмөр цогц бодлогоо баримталж явах шаардлагатайг улсын хурлын гишүүн инх хамгаалан хэлж байна. За хууль баталдаг тэр нь хэрэгждэггүй биш. Төгс утгаараа үйлчилж улс оронд өгөөж өгөх учиртайг ч онцлсон. За ингэж хэлсний учир нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулинд хэрэгжилт хяналт төлөвлөлт тодорхойгүй байгааг гишүүн инх хамгаалан олж харжээ. Тодорхой бус учраас хууль хэрэгжихгүй өнгөрдөг гол шалтгаан болдог. Тэгэхээр хууль үйлчлэх урт хугацаанд засгийн газрын 10 жилийн хөтөлбөр гэснийг үндэсний хэмжээнд харах санал гаргасан байна. Харин хэрэгжүүлэхдээ орон нутагт хүрэх арга барилаас эхлээд төрийн ямар институтээр тогтох вэ зэргийг гишүүн инх хамгаалан асуулаа. Монголчууд бүгдээр хүлээн зөвшөөрсөн юм бодлогын хөгжлийн бичиг баримт өнөөдөр байхгүй. Энэ нь болохоор нэгдүгээрт хэд хэдэн шалтгаанууд байж байгаа шүү дээ. Бодлогын нэг уялдаанууд нь муутай, зохицуулалт байхгүй. Нэгдсэн тогтолцоо энэ ер нь хөгжлийн бодлогыг хэн хийх юм, яаж хийх юм гэдэг нэгдсэн тогтолцоо байхгүй. Яаж санхүүжүүлэх гэдэг процедур нь байхгүй. Бодлого боловсруулах аргачлал нь байхгүй. Яг хамгийн гол нь энэ төлөвлөлт, хөгжлийн бодлогын төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт, гүйцэтгэл гэдэг яг энэ гол дөрвөн процесс дээр нь одоо яг ямархуу аргачлал, ямархуу стандартууд байх юм бэ гэдгийг нэлээд тодорхой болгох хэрэгтэй гэж ойлгож байгаа. Би энэ хуулийг ер нь илүү тийм процедурын шин чанартай хууль гэж ойлгоод байна шүү дээ. Процедурын шин чанартай. Тийм учраас нэгэнт бид нар энэ хөгжлийн бодлого боловсруулах процедурын шин чанартай хууль гаргаж байгаа учраас бол энэ төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт, гүйцэтгэлийнх нь энэ аргачлал стандартуудыг бол яг олон улсад байдаг энэ жишгээр энэ хуулинд тодорхой зохицуултуудыг хийж өгөх айшгүй шаардлага байна. Энэ хуулинд бол яг нэг юм ажиглагдахгүй, анзаарагдахгүй байгаа юм л да. Энийг нэг тодруулж өгөөч гэж. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хүрээнд бол
урт хугацаанд бид нар Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал гэдэг зүйлийг 30 жилийн хугацаатай батлая гэж. За засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хувьд бол дунд хугацаанд хэрэгжих бодлогын бичиг баримт болно гэж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр маань. Тэгэхдээ яг урт хугацаанд бол бид нар Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалын хувьд бол тодорхой хэмжээнд санхүүжилт тавихгүйгээр явъя гэж. За төрөөс баримтлах бодлогын хүрээнд бол 10 жилийн хугацаатай энэ бодлогын бичиг баримтыг боловсруулна. Тэгэхдээ бол энэ дээр тодорхой хэмжээний санхүүжилтүүдийг хэрхэн хийж хэрэгжүүлэх тал дээр санхүүжилтүүдийг төлөвлөд явна. Энэ хуулийн дээр улс орныхоо хөгжлийг урт дунд богино хугацаанд төлөвлөх, урт хугацааны хөгжлийн бичиг баримтад одоо яг ийм бичиг баримтууд орно. Дунд хугацаан дээр ийм бичиг баримтууд орно. Богино хугацаан дээр бол ингээд ийм бичиг баримтууд орно гэдэг ингээд загшаасан байна. Гэтэл яг богино хугацааны хөгжлийн бичиг баримт дээр энэ засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж орсон. Дан ганц засгийн газрын мөрийн хөтөлбөр гэдээ оруулсан. Энэ нь бол нэг жаахан учир дутагдaltaй санагдаад байгаа байхгүй юу? Уг нь бол дунд хугацааны мөрийн хөтөлбөр гэдэг нэг засгийн газрын мөрийн хөтөлбөр биш. Яг дунд хугацааны одоо үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ийм хөтөлбөр байх ёстой гэж ойлгож байгаа. Энэ дээр ер нь таны байр суурь одоо юу байгаа юм бэ гэдгийг хоёрдугаар тодруулахыг хүсэж байна. За аймаг нийслэлүүд өөрсдөө бас хөгжлийн бодлого хөтөлбөрөөр боловсруулдаг. Тэгэхдээ энэ хөгжлийн бодлого хөтөлбөр маань мөн одоо төрөөс баримтлах бодлого болоод Монгол улсын хөгжлийн үзэл баримталтайгаа бас уялдсан байх ёстой гэдэг ийм зүйлийг бол бас хуулийн төсөлд тусгаж өгсөн байгаа. За дээр нь мөн аймаг нийслэлийн засаг дарга нар бас өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг боловсруулж батлуулдаг. За батлуулсан мөрийн хөтөлбөр нь ч гэсэн одоо энэ хөгжлийнхөө үзэл баримталтай уялдсан байдлаар хэрэгжүүлэх ёстой гэж байгаа. Одоо эн чинь үндсэндээ бол яг сая 4 жилийн хугацаанд нэг эдийн засгийн хөгжлийн яамтай байж байгаа нэгэ татан буугчлаа. Тэгээ цаашдаа бол одоо ер нь яг энэ хөгжлийнхаа бодлого төлөвлөлтийн удирдлагыг ер нь ямар төрлийн институтсээр бид нар хэрэгжүүлж явах хэрэгтэй юм. Энийг ер нь яг энэ хууль дээр яаж тусгасан байх вэ гэдэг асуудал. За эцэст нь энэ хуулийн төсөлд 10 жилийн, 4 жилийн бол 1 жилийн бодлогуудын хоорондын уялдааг их тодорхой заах хэрэгтэй юм байна л да. Маш их заах хэрэгтэй. Тэгэхээр энэ зааг ялгаануудын нэр нь яг яаж гаргаж авъя гэсэн энэ зүйлүүдийг тодруулах хүсэж байна. Тухайн одоо хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, иргэд олон нийт, мэргэжлийн байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагууд, дээр нь одоо холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд олон нийтийн оролцоон дээр тулгуурласан бодлогын шин чанартай одоо бичиг баримтыг боловсруулж засгийн газраар хилцүүлнэ гэж бол хуулийн төсөл байгаа. Ингэснээрээ бол илүү одоо бодиттой ийм хөгжлийн бодлогын бичиг баримт бол боловсруулах бололцоотой гэж ингэж үзэж байгаа. За тэг үлдсэн зүйл байвал ажлын хэсэг хариулж яадаг. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг олон жилийн өмнө өргөн барьсан өнөөдрийн хувьд хилцүүлгийн шатанда үргэлжилж байгаа юм а. Энэ хамгааллын цаг нэвтрүүлгийн шинэ дугаар хүргэлээ. Дараагийн дугаараар иргэд уулзъя.